Контентаа эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдаагүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүх хүнд шимтэгч талт ертөнд сувг. Бүх өвдөлт хашгирдаггүй. Зарим нь чимээгүй оршиж, зарим нь хүч болон илэрдэг. Хүмүүс бусдад сул дорой байдлаа харуулахгүй тулд мөн дотны хүмүүсийнхээ санааг зовоохгүй тулд хэцүү байсан ч төвчж сурсан байдаг. Гэхдээ тэр бие даасан байтал хүйтэн хандлага, хязгаарлалт донд нэг зүйл нуугдаж байдаг юм. Карл Юнг хэлэхдээ ойлгогдоогүй сэтгэлийн өвдөлт нуугддаг. Тэгээд эцэстээ хүний зан авир болон илэрдэг гэсэн байна. Хамгийн гонигтай нь үнийг нь бараг хинч анзаардаггүй хэрнээ тэднийг зүгээр л шүмжилдэг. Энэ удаагийн дугаартаа гаднаа зүгээр мэд боловч дотроо асар их зовлон тээж явдаг хүмүүсийн 11 талд шинж буюу тэд яагаад бусдаас өөрөөр ашиглахыг тайлбарлах болно. Хамгийн чухал нь тэр чимээгүй өвдөлтөө хүлээн зөвшөөрч ойлгосноор бие сэтгэлээ хэрхэн чөлөөлөхийг мэдэж авах боломжтой. Тиймээс төгсгөл хүртэл нь надтай хамт байгаарай. Өнөөдрийн дугаарыг сонссноор та өөрийгөө болон хайртай хүмүүсээ харах өнцгийг чинь бүхэлдээ нь өөрчилж болох юм. Зарим сорив ил харагддаггүй ч хүний харцанд, бусдад итгэхэд зарцуулах хугацаанд, заримдаа зүгээрэл ор мөргүй алга болмоор санагдах тэр мэдрэмжинд оршиж байдаг. Үл үзэгдэх шарах хүний дотоод ертөнцийг чимээгүйгээр бүхэлдэн өөрчилж байдаг бөгөөд таны дотор ужгарсан энэ өвдөлт нь явандаа амьдралын хэм маяг болж хувирдаг байна. Зарим хүмүүс өөрсдөө ч энэ хүнд ачааг тээж яваагаа мэдээлгүй байнга ядарсан бүх зүйл дэндүү их хүч шаардаж байгаа мэт мэдрэмжтэй явсаар байдаг. Карл Юнг хэлэхдээ сэтгэлийн шарах гэдэг бидний дотор үүссэн гэмтэл бөгөөд ойлгож эмчилж чадахгүй бол дотроосоо цус алдсаар байдаг зүйл гэсэн байна. Өөрөөр хэлбэл энэ шарах шаналл дарамт болж дотроос ч таныг эзээр байдаг аж. Гэхдээ энэ шарах нь таны асуудлаас гарах гарц байх боломжтой гин. Харин гол асуудал нь хинч бидэнд энэ өвдөлтөө хэрхэн сонсохыг, хэрхэн ойлгохыг заадаггүй. Орчин үеийн нийгэм биднээс мэдрэмжээ сонсох, дотоод сэтгэлээ ойлгохыг бус, харин бусдын хүлээлтийг биелүүлэх, сайн ажиллах, бүтээмжтэй байх, тасралтгүй амжилт гаргахыг шаарддаг. Иймээс хэдийгээр хүмүүс дотроо асар их шарахтайч амьд үлдэхийн тулд баг зүүж, сэтгэл хөдлөлөө дарж, нууж амьдрах арга барилтай болдог байна. Өмнө нь сэтгэл зүйн гүн шарах авсан, тэр нь бүрэн идэгрээгүй үлдсэн хүмүүс гаднаасаа юу ч болоогүй мэт инээж ханаагч дотор сэтгэл зүйн маш эмзэг, сэрэмжтэй болчихдог. Хин нэгэн тэдэнтэй ойртож, дотн харьцах, анхаарал хандуулах зэрэгт дахин тийм өвдөлтийг авч авах вэ гэсэндээ өөрөө ч мэдээлэхгүй хүмүүст итгэх, ойртож нээлттэй байж чаддаггүй. Үнийг сонсож байхдаа чи магадгүй өөрийнхөө одоо байгаа сэтгэл зүйтэй төстэй шинжүүдийг анзаарч байж магадгүй юм. Эсвэл ойр дотны чин хэнийг хүн санаанд чин орж ирж байж магадгүй юм. Аль нь ч байлаа гэсэн гол нь буруутгахгүйгээр хүлээн зөвшөөрөх нь чухал. Учир нь хүн бүрийн зан авир, үйлдэлийн цаана заавал ямар нэгэн шалтгаан, өнгөрсөн туршлага, сэтгэл зүйн нөлөө байдаг. Хэрв чи үнийг сонсож байхдаа сэтгэл чин хөдөлж, гүнзгий амьсгаа авах хэрэгтэй мэт санагдаж байвал гайхах хэрэггүй. Энэ бол чиний сэтгэл зүрх өөрийнхөө байгаа байдлыг таньж байгаагийн шинж юм. Жижиг мэт боловч ийм мэдрэмж нь маш том алхам байдаг. Зарим хүмүүс багасаа бусдад үл тоогдох, доромжлуулах зэрэг мэдрэмжийг авч өссөн байдаг учраас хэн нэгнээс тусламж гуйхыг сул дорой гэж бодох, бусдад найдах дургүй болчихдог. Тиймээс юу ч болж байсан хүчтэй, шийдэмгий, нугаршгүй байж бүхнийг өөрөө зохицуулах гэж хичээдэг. Гэвч дотроо туйлдж ядарсан байдаг юм. Карл Юнг хэлэхдээ хүн жинхэнэ мөн чанараа ил гаргах нь сул дорой мэдрэмжийг өгдөг учраас хуурамч биеийг бий болгож эхэлдэг нь эгогийн гаргаж ирдэг өөрийгөө хамгаалах бүтэц гэсэн байдаг. Энэ нь хүнийг тодорхой хэмжээнд хамгаалдагч бас тусгаарлаж орхидог байна. Ингэснээр хүн бүх ачааг ганцаараа үүрэхэд тасчихдаг. Харин гаднах ертөнц үүнийг анзаарахгүйгээр энэ хүн бол үнэхээр бүгдийг амжуулдаг, чаддаг юм байна гэж дүгнэдэг. Гэхдээ хинч бүхнийг үргэлж дангаараа үрэх ёсгүй. Тиймээс амьдралдаа хитэх сэтгэлийн шарах авсан хүмүүсийн хамгийн ихний шинж бол хит бие даасан байдлын хамгаалалт үүсгэх явдал юм. Энэ нь тухайн хүний насанд хүрсний дараах зан чанар бус, харин хуучны эдгээгүй шарах юм. Гаднаас нь харахад бахархмаар мэт санагдавч дотор нь бул чулуу мэт хүнд байдаг. Тэд өвдөж байгаа ч харуулдаггүй.
тайтгарал хүсдэгч гуйж чаддаггүй. Зүгээр л яаж гуйлгахаа мартчихсан байдаг. Эсвэл ичдэг. Энэ хатуу хандлага нь хосын харилцаа, нөхөрлөл, ажил гээд бүх харилцаанд нь нөлөөлдөг. Бүх зүйл нь өөрийгөө хянах хичээл мэт болчихдог. Харин үүний төлөөс гэж би цээж хүндүрлэн, дотор давчтан, бусадтай дотносхон айдас төрүүлэн. Юу ч хийхгүй амархан сул дорой мэт санагдуулна. Хүмүүстэй хамт байсан ч дотроо гүн ганцаардлыг мэдэрдэг. Учир нь хит би даасан байдал бол эрх чөлөө биш, харин дотроосоо төгжигдсэн шорон юм. Ийм хүмүүс бусдад ачаа болохыг хүсдэггүй. Зүгээр л хизээч дахин орхигдож ганцаараа үлдэхгүй байхын тулд л ингэдэг юм. Гэхдээ сэтгэлийн гүндээ тэд чимээгүй өвдөж хоцрох сонголтыг хийсэн байдаг. Амьдралдаа хит их сэтгэлийн шарахыг амсаж буй хүмүүсийн хоёр дахь нийтлэг шинж бол хит өрөвч сэтгэл. Эхэндээ энэ нь сайн зан чанар шиг санагдана. Дийлэнх тохиолдолд үнэхээр тийм. Гэхдээ өрөвч сэтгэл нь амьд үлдэх механизм болж хувирсан үедээ энэ нь зан чанар биш, харин сэтгэлийн хамгаалалт болж хувирдаг. Зарим хүүхдүүд бүр багасаа л өрөөндөх уур амьсгалыг маш хурдан мэдэрдэг болдог. Жишээлх юм бол томчуудын хоолойны өнгө өөрчлөгдөх, аав ээжийн харц ширүүсэх, чимээгүй болоход нь л ямар нэгэн муу зүйл болох гэж байгааг зөнгөөрөө мэдэрч эхэлдэг. Ингэж тэдний мэдрэмж маш хурц болсон байдаг тул өөрийнхөө мэдрэмжийг таньж амжаагүй ч бусдын мэдрэмжийг аль хэдийн мэдэрчдэг. Хит өрөвдөх энэ сэтгэл нь сонголт биш, харин амьдрал тэднийг ийм болгохоос өөр зам үлдээгээгүй болохоор л тэр юм. Ууртай аавынхаа бай болчихвээ гэх айдсаас, ээжийнхээ сэтгэл хөдлөлийг урьдчилан таах гэж хичээхээс, эсвэл гэрийн уур амьсгалыг тайван байлгахын тулд өөрийнхөө хүүхэд насыг золиослохоос үүдэлтэй байдаг. Юнгийн хэлснээр тусгал гэдэг нь хүн өөртөө хараахан хүлээн зөвшөөрөөгүй зүйлийг бусдын дотроос харж тусгах сэтгцийн үйл явц юм. Иймээс бусдын төлөө хитих санаа тавьдаг хүмүүсийн хувьд энэ нь өөрийнхөө өвдөлттэй нүүр тулаагүй байгаатай холбоотой байдаг. Тийм хүмүүс бусдын түшиг тулгуур зөвлөгч нь болдог. Үргэлж ямар ч үед нь байж байдаг нэгэн болдог. Энэ бүх бусдыг их сэтгэлийн ард гүн ядаргаа нурч унсан сэтгэл нуугдаж байдаг. Хит их өрөвч сэтгэл нь сайн зүйл мэт харагдавч заримдаа зүгээр л өөрийнхөө сэтгэлийн шархнаас зугтах арга нь болж байдаг юм. Өөрийнхөө төлөө амьдрах нь хит хүнд санагдах үед бусдын төлөө амьдрах илүү хэлбэр санагддаг. Гэхдээ хамгийн аюултай нь энэ төрлийн өрөвч сэтгэл нь нэг нь үргэлж өгч нөгөө нь зөвхөн авч байдаг тэнцвэргүй харилцааг үүсгэж эхэлдэг байна. Бусдыг сонсох нь өөрийнхөө дуу хоолойг дарах шалтгаан болж хувирдаг. Харин тэр мэдрэмж, тэр зүүн совин нь баг багаар хит ачаалал болж хувирдаг. Ийм хүмүүс бусдад хэрэгтэй байхаа болох үедээ л өөрийгөө хинч бишээр мэдэрдэг. Энэ үед л тэрхүү өрөвч сэтгэл нь өөрийгөө хамгаалах арга байсан гэдг нь харагдана. Зарим хүмүүс хайрлаж мэддэггүй санагддаг. Гэхдээ энэ нь тэд мэддгүйдээ биш, харин хит их мэдэрдэг болохоор тэгдэг юм. Тэд сэтгэлээ хуваалцахаасаа өмнө болгоомжилдог, ажигладаг, бүх зүйлийг шинждэг. Итгэж эхэллээч бүх зүйлээ хуваалцдаггүй. Зүрх сэтгэлийнхэн зарим хэсгийг нууц хിവэр нь үлдээдэг. Хинч хүрч болохгүй, хинч мэдэж боломгүй мэд тийм хэсэг. Тэр хэсэг үргэлж эргэлзэж болгоомжтой бай. Энэ дахиж өвтгөж магадгүй хэмээн дотроос нь нэг зүйл үргэлж шивнэж байдаг. Үнэн дээр тиймч байж магадгүй. Хүн гэр бүл ойр дотны харилцаа гэх мэт амьдралдаа хамгийн их хайр халамж, хамгаалалт, итгэл хэрэгтэй байсан үедээ ихээр сэтгэлэн шархалж байсан бол хожим нь сэтгэлээ нээх, хэн нэгэнд итгэх нь маш хэцүү болчихдог. Хайр байвч айдас дагалддаг. Энэ бол хитих зовлон туулсан хүмүүсийн 3 дахь шинж буюу жинхэнэ харилцаанаас айх айдас юм. Хэн нэгэнтэй ойр дотн байх нь хуучин дурсамжуудыг сэдрээдэг. Энэ бол даалт ухамсар нь хизээ нэгэн цагт гүн шарах үлдээсэн тэр дурсамжийг нь таньж хариу үйлдэл үзүүлж байгаа нь тэр юм. Тэр хүн яагаад ингэж хариу үйлдэл үзүүлж байгаагаа өөрөө ч бүрэн ойлгохгүй байх өндөр магадлалтай. Карл Юнг хэлэхдээ бид өөрөө ч ойлгодоггүй сэтгэлийн гүндэх шарах айдас нь даалт ухамсарт шингэж үлдсэн байдаг бөгөөд энэ нь бидний үйлдэлийг удирдах хариу үйлдэлд нөлөөлдөг байна. Харилцаанд энэ нь жижиг зүйлд хит сэтгэл хөдлөлтөй хандах эсвэл зүгээр л өөртөө хаалт тавих зэргээр илэрдэг. Хитрхи их шархалж байсан хүн дахин шархлах вэ гэхээс болгоомжилдог. Хайртай хүн нь буруу зүйл хийгээгүй байхад гинэт хардах эсвэл шалтгаангүйгээр өөрөө зайгаа авч сэтгэлээ хааж эхэлдэг.
Энэ нь итгэжчгээд хаягдах ямар их өвтөгдгийг мэдэрсэн дотор хүүхэд дотоод айдсаас нь үүдэлтэй зан авир юм. Гаднаас нь харахад энэ хүн надад хинч хэрэггүй. Би ганцаараа байхдаа илүү амар байдаг гэх өөртөө итгэлтэй, бусдаас хамааралгүй байж чаддаг мэтээр харагддаг. Гэтэ дотроо бол хүнтэй дотн байх гүн хүслээ хаа нэгтээ булшилчихсан байдаг. Түүнд хин нэгэн хитрхи ойртох бүрт тэр мэдрэмж нь айдас, уур уцаар, хянах оролдлого, эсвэл зүгээр л нам гүн байдал болж гарч ирдэг. Жинхэнэ харилцаа гэдэг өөрийгөө бүрэн илэрхийлэх хэрэгцээг шаарддаг. Гэвч ийм шарахтай хүний хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх нь боломжгүй мэт санагдана. Ийм болохоор хайр гэдэг тэдний хувьд амар тайван байдал бус сэтгэлийн төгшүүр болдог. Хэрвээ чи ийм хүнийг хайрлаж байгаа бол чамд төвчээр хэрэгтэй. Харин өөрийгөө энэ бүхнээс харж байвал танд зориг хэрэгтэй. Зориг гэдэг нь бүх хайр өвтөгдөггүй гэдгийг, бүх дотн байдал сэтгэлийн шарахаар дуустдаггүй гэдгийг ойлгох зориг юм. Чи хідэн удаа чи үнэхээр хүчтэй хүн шүү гэхийг сонсож байсан бэ? Чи энийгэд баярлаа гэж хэлдэгч олон шөнө ганцаараа уйлж хонсныг чинь хинч мэддэггүй. Хит их сэтгэлэн шархалсан хүмүүсийн дөрөвдөг шинж бол энэ. Бусдын өмнө хүчтэй хүн болж харагддагч ганцаараа байхдаа нурж унах тийм л хүн. Тэр хүний дөрөх тайван, харцан тогтун, дуу хоолой нь тод чанга. Гэхдээ энэ бүхний цаана ямар их цөхрөл, гутрал байгааг хинч анзаардаггүй. Учир нь түүний хувьд ядарч байгаагаа харуулах нь зөвшөөрөгдөөгүй сул тал. Өвдөж байна гэж хэлэх нь ярианы сэдвэн биш байдаг. Карл Юнг үнийг нийгмийн баг зүөх гэж нэрлэдэг. Өвдөлт хит их болоход энэ баг бамбай болж хувирна. Тэр хүн бусдын хэрэгцээнд тохирсон дүрийг бүтээж бодит өөрийгөө мартаж эхэлдэг. Энэ дүр нь түүнийг хүчтэй харагдуулж болохч дотоод сэтгэл нь ганцаардмал шорон болж хувирдаг юм. Бүгд түүнийг хангалттай хүчирхэг, чадварлаг гэж боддог болохоор хинч түүнээс тусламж хэрэгтэй эсхийг асуудаггүй. Гэхдээ хүн хизээж бүхнийг дангаараа зохицуулж, бүхнийг барьж байх ёсгүй. Энэ нь боломжгүй зүйл юм. Харахад тогтвортой байгаа мэт санагдах зүйлс ихэнхдээ зүгээр л доторх бүхнээ дарж хорж байгаа байдал байдаг. Энэ нь өөрийгөө хянаж байгаа мэт санагдахч үнэндээ бусдын өмнө нуран унахаас айж дэвчиж байгаа явдал юм. Тэгээд амьдрал нь гаднаасаа бүх зүйл хэвий мэт боловч дотроосоо аажмаар нурж эхэлдэг. Харин тэр нуранг ганцаараа ирдэг юм. Шүршүүрт зогсож байхад, дэрэн дээр нүрээ наан хөвтгöd, харж явах замд хинч мэдэхгүй, хинч сэжиглэхгүй. Учир нь тэр хүний дүр эсгэлд хитрхи төгс байсан болохоор тэр юу нь буруу нь мэдэгдэхгүй. Гэхдээ бүх юм буруу байгаад байдаг. Жинхэнэ хүч гэдэг нь хизээж унахгүй байх биш. Харин өнөөдөр надад хэцүү байна гэж үннээр нь хэлж чаддаг байх явдал юм. Тэгээд хэн нэгэн чиний хэлэх зүйлсийг шүүмжлэхгүй, буруутгахгүйгээр зүгээр л сонсож чадна гэдэгт итгэх явдал юм. Магадгүй тэр өдөр хуягчин сулрах эхлэл болох байх. Хит их сэтгэлийн шарахтай хүмүүсийн 5 дахь шинж бол хит эмзэг байдал юм. Чанга дуу чимээ стресстүүлдэг. Гэрэл хит хурц байхад дургүй хүрнэ. Хит олон хүнтэй газар духгүй санагддаг. Оюун ухаан хянах гэж хичээдэгч бие махбод урьдч хариу үйлдэл үзүүлдэг. Юу болсныг нь мэдэхгүйч дотор давчдаж зогтмаар санагддаг. Энэ бол хитрүүлэг биш. Тухайн хүний мэдрэлийн тогтолцоо байнга сэрэмжтэй байж сурсан гэсэн үг юм. Энэ хит эмзэг байдлын цаана амьдралын өнгөрсөн түүх, таагүй дурсамжууд бий. Хүүхэд насанд нь тохиолддог байсан гинтийн таагүй үйл явдал, хизээч тайван байдлыг мэдэрч байгаагүй он жилүүд байгаа. Сэтгэлийн өвдөлт гүн удаан үргэлжилбэл бие махбод түүнийг хизээч мартаж чаддаггүй. Карл Юнг хэлэхдээ ухамсарт хүрч чадаагүй зүйлс хувь тавилан болж иргэн ирдэг гэсэн байна. Энэ нь өнгөрсөн шарах хэрвээ эдгээгүй бол бид мэдрэгдэх мэдрэмж болж дахин гарч ирдэг гэсэн үг юм. Хүний бие махбод сэтгэлд үлдсэн илэрхийлэгдэж амжаагүй мэдрэмжийг ил гаргадаг. Ийм мэдрэмтгий хүмүүс бусдын анзаараагүй зүйлсийг төрүүлж мэдэрдэг. Жишээлх юм бол бусад хүмүүст хэвэн санагдах дуу чимээ, тухайн хүнд хитрхи төвөгтэй санагдах. Хиндэж хурц санагдаагүй үнэр түүнд хитрхи хурц, таагүй мэдрэмжийг өгдөг. Хэн нэгэн түүн рүү секунд хүрэхгүй харах төдийд үүнийг шүүмжлэл гэж хүлээж авах гэх мэт. Энэ сэтгэл зүйн тэднийг ойлгомжгүй байдал болоод ядаргаанд оруулдаг байна.
Учир нь яагаад тэр газар тавгүй санагдсныг, яагаад энгийнийг үдэшлэг хитрхи дарамттай байсныг, яагаад жирийн яриа хүртэл түүнийг тохгүй болгодгийг бусад хүмүүс ойлгодоггүй. Хүний өнгөрснөөс авсан траума, айдас зэргийг ухамсар нь мартсан байж болохч сэтгэл мэдрэмж, бие мах бодинд мартаагүй байдаг. Тиймээс дахин тохиолдохоос сэргийлж альва зүйлст хамгаалалт үүсгэж мэдрэмтгий болгодог аж. Ийм траума, айдас зэргийн идэгрэл нь хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Тайван бус мэдрэмж бол султаал биш, харин өнгөрснөөс үлдсэн муу дурсамжийн үр дүн юм. Ямар ч таагүй мэдрэмж санаандгүй байдаггүй. Сэтгэлийн шарах ихтэй хүмүүсийн 6 дахь шинж бол хит их хяналт тавих хандлага юм. Энэ нь тухайн хүнийг дарангуулагч гэж байгаа юм биш. Харин амьдралд нь хэцүү нөхцөл байдлууд их байсан учраас хэрв би хянахгүй бол бүх зүйл нуран унана гэж бие сэтгэл нь суралцсан байдаг. Тиймээс хяналт гэдэг нь тухайн хүний хувьд зуршил болсон байдаг аж. Алхам бүрээ төлөвлөх, бүх үр дүнг урьдчилан төсөөлөх, дахин шалгах. Энэ бол дахин хэцүү нөхцөлд орохгүй гэх айдас юм. Гаднаас нь харахад энэ зам байдал нь ажил хэрэгч, зохион байгуулалт сайтай, хариуцлагатай мэт харагдуулдаг. Гэвч дотроо бол үргэлж төгшүүрийг мэдэрч амрахч боломжгүйгээр өөртөө хит их ачааллыг өгч байдаг. Яагаад гэвэл бүх зүйл зүгээр байсан ч ухамсар нь хизээж тайван байдаггүй болохоор тэр. Карл Юнг хэлэхдээ хүний эго буюу би бүхнийг болгож байна гэж итгэдэг ухамсарт хэсэг нь бидний даалт ухамсарт орших, хүлээн зөвшөөрөхөөс айдаг зүйлийг хянах гэж хичээдэг гэсэн байна. Өөрөөр хэлэх юм бол өмнө нь болж байсан шиг амьдралын таамаглашгүй нөхцөл байдал үүсэхгүй гэдгээс сэргийлж хянах үзэгдэл юм. Ийм хяналтын горимд орсон хүмүүс амарч чаддаггүй, мөн бусдад даатгаж чаддаггүй болсон байдаг. Хамгийн гонигтай нь тэд өөрсдөө ч энэ хянах хандлагатаа хүлэгдсэн байгаагаа мэддэггүй. Хинч гуугаагүй байхад хит их ядарсан байсан ч хамаагүй бүгдийг засч залруулах хэрэгтэй санагдана. Энэ байдал нь харилцааг төвөгтэй болгож жижиг шийдвэрүүд хүртэл том дарамт мэт мэдрэгддэг. Өнөөдрийн байгаа байдал нь хизээч хангалттай биш. Учир нь ухамсар нь үргэлж ирээдүрөө хоёр алхам төрүүлж явах гэж оролдож байдаг юм. Ингэж хит хүчилсэн бүхнийг хяналттай байлгах нь хүчтэй зан чанарын илрэл биш. Харин өнгөрсөн амьдралаас авсан сэтгэлийн сорвтой үлдсэн хүний тэмцэл юм. Амьдрал үргэлж төлөвлөсөн шиг хянаж удирдах болдог тогтсон зүйл биш юм. Харин эсэргээрээ урьдчилж таамаглах аргагүй гинтийн зүйлсээр дүүрэн урсгал юм. Тиймээс хянаж болохгүй зүйлдээ тулгарах үедээ ойлгож хүлээн зөвшөөрч амьдралыг мэдэрч сурах хэрэгтэй. Бүхнийг хянахгүй байлаач амьдрал нураад унчихгүй гэдгийг ойлгох тэр мөчөөс та эдгэрч эхэлнэ. Ганцаараа байхдаа бүх гэрлийн асаалттай унтдаг байсан хүн анх удаа гэрлийн унтраагаад унтах мэдрэмжтэй адил эхэндээ төгшүүртэйч дараа нь жинхэнэ амралт болж болох юм. Жинхэнэ тайвшрал нь заримдаа гадаад ертөнд чамаас юу ч шаардгаа болсон тэр чимээгүй агшин л ирдэг. Хит их сэтгэлийн шарах авсан хүмүүсийн 7 дахь шинж бол хит их дуу чимээтэй газар олон хүний дунд байх дургүй. Ганцаараа нам гүм орчинд байхдаа л тайвшрал, амар амгаланг мэдэрдэг хүмүүс юм. Ийм төрлийн хүмүүс бусдын хүлээлт шахалтаар бус өөрийнхөөрөө амьсгал авах орон зай хэрэгтэй байдаг учраас нам гүм орчныг хүсдэг. Тэдэнд чимээгүй орчин бол хорогдох газар, аюулгүй мэдрэмж өгөх орон зай юм. Гэхдээ энэ мэдрэмжийг гадагшаа чиглэсэн идэвхтэй амьдралын хэм маягтай хүмүүс ойлгоход хэцүү. Карл Юнг хэлэхдээ зарим хүмүүс бүх зүйл хитрхи хүнд санагдаж эхлэх үед давших биш, ухрах үйлдэлийг хийдэг. Нам гүм орчин гэдэг бол хинч чамаас юм шаардахгүй, хинч чамд садаа болохгүй, шүүлтгүй, сэтгэлийн өвдөлтийг хүлээн зөвшөөрсөн орон зай юм. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд өвдөлтөө эдгэх зорилготой байсан энэ чимээгүй байдал хан болж хувирч мэднэ. Төр зогсолт байсан зүйл зуршил, зам байдал болж хувирдаг. Тэгээд тэр чимээгүй байдал нь ганцаардал болж эхэлнэ. Харин ганцаардал нь удаан хугацаанд мартагдах мэдрэмж болж болцошгүй. Тиймээс энэ чимээгүй байдалд хаяа хэн нэгнийг оруулах хаалга хэрэгтэй байдаг юм. Хит их сэтгэлийн шарах амлсан хүмүүсийн 8 дахь шинж бол өвдөлтийн дараа амьдралын зорилгыг хайх хэрэгцээ юм. Тэдэнд зүгээр амьд үлдэх нь хангалтгүй санагдана.
Тэд сэтгэл өвдөлтийн шалтгаанаа ойлгож, амьдралын утга учирыг олж авахыг хүсдэг. Өвдөлтийг замнал болгож, өмнө нь сүрэл мэт санагдаж байсан бүхнийг утга учиртай болгохыг хүсдэг. Хүнд зүйл давсан хүн ихэнхдээ өөрөөсөө том зүйл рүү тэмүүлж эхэлдэг. Энэ нь амьдрах шалтгаан, үргэлжлүүлэн алхах зорилго хайх юм. Ингэснээр өнгөрсөн бүх зовлон нь хоосон биш гэдгийг батлахыг тэд хүсдэг. Энэ шалтгаан үргэлж сүртэй том зүйл байдаггүй. Харин маш энгийн атлаа гүн үннийг илэрхийлсэн байдаг. Тэр нь өөртөө нийжил зүйл туулж байгаа хүнд туслах, ямар нэгэн шин зүйл бүтээх, бичих, халамжлах, сургах, эдгэх байж болно. Эсвэл хинч түүний дэргэд байгаагүй шиг хэн нэгний дэргэд байж өгөхч байж болно. Гэхдээ заавал ямар нэг яагаад гэдэг шалтгаан байх ёстой. Өвдөлтөнд зам мөр болохыг хүсдэг. Юун гүнийг хувь хүн болж төлөвшөх үйл явцын эхлэл гэж үзсэн байдаг. Энэ нь хүн өөрийн түүхийн хоригдол байхаа болж түүнийг ухаарал, утга учир, үн цэн болгон хувиргах үйл явц юм. Энэ шинж чанар тухайн хүний дэлхийн ертөнцид хандах хандлагаар илэрдэг. Тэд бусдад харагдах байдлаа бус үннийг илүү чухалчилдаг болно. Амьдрал богино бөгөөд энд орших нь үн цэнтэй зүйл гэдгийг мэддэг учраас өнгөрсөн үеийн зовлонгоо хүртэл утга учиртай болгож амьдрахыг хүсдэг. Энэ нь өвдөлт ор мөргүй арилсан гэсэн үг биш. Өвдөлт сорив болон дурсамжинд нь хിവэр байдагч тэднийг захирхаа болж харин зөв чиглүүлж өгдөг. Эргээд харахад хагарсан ч гэсэн урагш алхаж чадсан, шархатсан ч гэсэн халамжилсаар байсан хэрхэн гэдгээ бүрэн ойлгоогүй ч өвдөлтөө оршихуйгаа зориг болгон хувиргаж чадсан гэдгээ ухаардаг. Энэ нь ямар нэгэн баатарлаг дүр эсгэх, хүчтэй харагдахын тухай биш юм. Харин аажмаар зүгээр нэг амьд үлдэхийн төлөө биш, зоригтой, утга учиртай амьдралаар амьдарч эхлэхийг хэлнэ. Энэ зориг хайх хэрэгцээ бол амьдралаас зугтах биш, харин өсөлт дэвшилт юм. Энэ бол хүний дотор шин зүйл төрөн гарах үйл явц. Би үүнийг давсан. Гэхдээ би ердөөл зовлонгийнхоо хэмжээгээр тодорхойлогдохгүй гэх гүн ухамсар амьдралын шин эхлэл юм. Хит их сэтгэлийн шарах амлсан хүмүүсийн 9 дэх шинж бол бусдад төвөг болчихгүй гэх гүн айдас. Энэ мэдрэмж чимээгүй, бараг анзаарагдамгүйч үргэлж тэднийг дагаж байдаг. Энэ айдсаа хүмүүс хизээж ам нээж ярьдаггүй. Гэвч тэдний үйлдэл бүрээс тод харагдана. Бусдын таалал тааруулах гэж өөрийгөө дарах, би зүгээр гэж бусдын санаа зовхоос сэргийлж хэлэх болгонд нь эсвэл сул дорой харагдхаас айж дотгошоо залгисан нулимс бүрээс нь илэрдэг. Энэ айдас ихэвчлэн бага наснд бий болдог. Аав ээж, ойр тойрны хүмүүс нь түүний сэтгэлийн шарах өвдөлтийг нь үл тоомсорлох, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байхад нь уйлж болохгүй зэргээр хандах нь миний мэдрэмж бусдад төвөг болдог юм байна. Би бусдад дараа болдог юм байна гэх итгэл үнэмшилтэй болж томордог. Ийм орчинд өссөн хүүхэд том болоод хичнээн сайн хүн, элдэг хариуцлагатай болж төлөвшсөн ч өөрийгөө үргэлж илүүдсэн хүн гэж мэдэрч амьдардаг. Тусламж хүсэх бүртээ буруутай мэт санагдана. Тэд өөрийн хэрэгцээгээ үргэлж бууруулж сул дорой байдлаа нуух гэж хичээдэг. Заримдаа тэд хайр халамж хүртэх үедээ ч эвгүүцдэг. Би үүнийг хүртэх эрхтэй хүн биш гэж тэд боддог. Ингэж амьдрах нь хөлийн мөрөө үлдээхээс айж үргэлж үлмий дээрээ алхаж явахтай ижил юм. Амьсгалахад хүртэл бусдын зөвшөөрөл авах хэрэгтэй мэт амьдрахыг хэлнэ. Гэхдээ хинч өөрийн хэрэгцээ ядарсан сул дорой байгаагаасаа болж гин буруу мэдрэх ёсгүй. Хүн бүрт хэрэгцээ байх нь жам ясны зүйл, ядарсан үедээ тусламж гуйхан ч гэсэн тун хэвийн зүйл юм. Өөрт байгаа энэ айдсаа хүлээн зөвшөөрч ухамсарлах нь өөрөө эдгэрлийн эхлэл болдог байна. Учир нь чи бусдын орон зайг булааж байгаа биш, харин өөрийн орон зайг эзлэх ёстой гэдгийг ухаарах мөчөд бүх зүйл өөрчлөгдөж эхэлдэг. Зүрх сэтгэлчин баг зэрэг хөнгөрч, бие сэтгэлтэй нь арай чөлөөтэй амьсгалж эхэлнэ. Ингэснээр амьдралчин бусдад төвөг утгаас болгоомжлох байнгын айдас биш, өөрийнхөөрөө орших эрх чөлөө болж хувирна. Хин нэгний хайрыг хүртэхийн тулд өөрийгөө байнга дарах шаардлагагүй болно. Оршин буугаач тайлбарлаж ярих хэрэггүй болно. Энэ дэлхий дээр оршин байгаа чинь л өөрөө хангалттай үн цэнтэй юм. Хитэх сэтгэлийн шарахтай хүмүүсийн 10 дахь шинж бол жижиг зүйлсийн үн цэнийг олж харах чадвар юм. Энэ нь өвдөлтийн дараа үлдсэн ухаарал юм.
Хүн бүх зүйл нуурч унсан мэт санагдах хэцүү үеийг туулсан үедээ энгийн зүйлсийг өөрөөр харж эхэлдэг. Өмнө нь онц биш санагддаг байсан зүйлс тэдэнд амьдралын үн цэнийг сануулж эхэлдэг. Амар амгалан болоод амьд байгаагаа, оршин буугаа тэд энэ жижиг зүйлсээс мэдэрдэг. Хүнд сорилтыг туулсан хүмүүс бусдын анзааралгүй өнгөрдөг зүйлсийн сайхныг нь мэдэрч анзаарч сурдаг. Тэдний сэтгэл гүн гүнзгий, чимээгүй талархлаар дүүрэн болдог. Энэ нь өвдөлтөд биш, харин өвдөлтийн дараа гарч ирсэн тайван мэдрэмж, нэгэн цагт боломжгүй мэт санагдаж байсан тогтвортой байдлыг мэдэрсэндээ илэрдэг юм. Юнг хэлэхдээ ийм хүмүүс сүудэртэй нүр тулж, тэндээс гарч ирэхдээ дэлхийг шинээр харж эхэлдэг. Тэр хүн өмнөхөөсөө ч илүү даруй, юмсыг илүү их анзаардаг, илүү бүрэн дүүрэн оршиж сурсан байдаг. Тэдэнд амьдралын баяр баясгалан мэдрэхэд тийм ч их зүйл хэрэг болдоггүй. Харин нэг мэдрэхдээ бүрэн мэдэрдэг. Энэ мэдрэмж нь энгийн зүйл дээрч илэрнэ. Тэнгэрийн өнгө өөрчлөгдөхийг хараад инээмсэгэлдэг. Яг хэрэгтэй үед нь хийж өгсөн кофенд чин сэтгэлээсээ баярлдаг. Сэтгэлд нь хүрсэн дууг сонсоод уйлдаг. Заримдаа энэ байдлыг бусад хүмүүс эмзэг дорой гэж буруугаар ойлгодогч үнэндээ энэ бол сэтгэлийн гүнд байх сэтгэл зүйн төлөвшил юм. Энэ бол эмх замбраагүй байдлыг даван туулаад инэрэнгүй чанараа хадгалж үлдсэн хүний шинж. Жижиг зүйлсийн үн цэнийг мэдрэх чадвар бол бүхнийг алдахын зовлон гүтсэн. Одоо бол бүх зүйлийн үн цэнийг алдахаас өмнө нь таньж чаддаг хүний шинж юм. Хит их сэтгэлийн шарах амлсан хүмүүсийн сүүлчийн буюу 11 дахь шинж бол бусдын доторх үл үзэгдэх өвдөлтийг мэдрэх чадвар юм. Тэд бусдын инээмсэглэлийн цаана юу байгааг мэдэрч чадна. Үг хэлхээс нь өмнө ойлгож, ил гаргаагүй сэтгэлийн шарахыг нь чимээгүйхэн мэдэрдэг. Тийм хүмүүс олон зүйл асуулгүйгээр бусдын дэргэд зүгээр л байж чаддаг. Энэ нь тэд өөрсдийн үдсэн туулсан туршлагатаа үндэслэн мэдрэмж нь илүү өндөр болсон болохоор тэр юм. Сэтгэл нь илүү сэрэмжтэй, илүү мэдрэмтгий, далд уй гуниг хаана нуусныг хүртэл мэдэрч чаддаг болдог. Энэ бол өөрийн бие сэтгэлээрээ туулж үтсэн зүйлээ бусдын үйл ялэг жижиг үйлдэл дохооноос олж харж буй хэрэг юм. Энэ мэдрэмжийг бусдад зааж сургах боломжгүй. Дотроо уйлж үтсэн хүмүүс чимээгүйг сайн сонсож сурдаг. Олон хүний дунд ганцаарлыг мэдэрсэн хүн бусдыг ч мөн адил ижил нөхцөл байдалд байгааг бараг л зөнгөөрөө ойлгодог болдог. Карл Юнг хэлэхдээ өөрийн өвдөлтөө бүрэн таньж ойлгосон хүн өрөөлийн өвдөлтийг ч мэдэрдэг гэж хэлсэн байдаг. Энэ мэдрэмж гаднаасаа зөөлөн мэд харагдавч хүндхэн үргийг тээдэг. Учир нь бусдын даалд өвдөлтийг анзаарах нь том хариуцлага юм. Бусдын мэдрэмжийг дэндүү сайн ойлгодог хүмүүс өөрийгөө ихэвчлэн орхигдуулдаг. Тэд бусдын мэдрэмжийг өөртөө шингээж, халамжилж, бусдад хит их анхаарахтаа өөрийгөө мартсан байдаг. Энд хамгийн чухал зүйл нь тэнцвэрийг олох явдал юм. Бусдыг ойлгохдоо өөрийгөө алдахгүй байх. Тэдний хүнд ачааг өөр дөөрөө тусгаж авдаггүй байх. Бусдын төлөө анхаардаг шигэ өөртөө ч мөн адил анхаарал хандуулж сурах явдал юм. Бусдад үл харагдах мэдрэмжийг олж харах чадвар бол үнэхээр том бэлэг. Гэхдээ бусдыг ингэж тодорхой хардаг болохын төлөө өөрөө бас ихийг төлдөг. Чи бусдын нүдний харц үйл хөдлөл, дууны өнгийг уншихдаа дотроо үргэлж би өөрөө хин нэгэнд дарамт ачаа болж байх үедээ гэж боддог. Чамд өчүүхэн зүйлээс болж бусдаас уучлал гуйх, эсвэл ямар ч шалтгаангүйгээр уучлаарай гэж хэлсэн үе байдаг уу? Эсвэл ердөөл чиний оршин байгаа чинь л хин нэгэнд төвөг удаж байгаа юм шиг санагдаж байсан уу? Энэ асуултуудыг чамайг өөрийгөө нэг анзаараад үзээсэй гэд чимээгүйхэн үлдээ. Бүх өвдөлт хашгирдаггүй. Зарим нь чимээгүй оршиж, зарим нь хүч болон илэрдэг. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдшгүй бүхэнд шимтгч далд ертөнд суваг.